За хай манайхаа миний чоолкийг ойлгож орой заяа. Би өмнө ийм чоолк тавьж байхад надад зөгтөг байсан байхгүй юу ингээд. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр 7-8-аар ингээ ярих байгаа. За 7 дугаар анги дээр болохоор рөтөө илж болсон. Ерөнхийдөө бол айгүй хөөрхөн зохион байгуулад хөөрхөн авч явсан. Тэгээ октод нь дээс тоглохоор болсон байгаа. Намууны тим зөв намуухан гэдээ утчих заяа. Сэргэлэнч гэмээр юм уу? Яочтойч гэмээр юм уу? Айгүй тийм өвөрмөц зан чанартай санагдсан. Гэхдээ тэр нь бол маш таалагдж байгаа. Яагаад вэ гэхээр нөгөө төрөг ингээд дөрүл болчих шиг болсон доо нэтрээгээд тэгсэн чинь чи надад дурган муу гэж хэлж байгаа нь надад л зүгээр айгүй гоё санагдсан. Намуухан дээсэн дээр ялаад тэгээд таамыг сонгосон. Тэрний дараа болохоор Амар Моко хоёрын ярьдаг гэсэн гардаг. Мокогийн бол үнэхээр зөв. Хоёулаа ингээ ерөөсөө үерхээгүй зүгээр ингээ дөнгөө би сонирхож эхэлж байгаа ингээ хоёр хүмүүсээ тэгээд тэгж явах намайг ингээд хартаад байсан. Тэр нь ингээ надад үнэхээр таалагдаагүй. Өмнө үерхжсэн хоёр хүнээсээ ч гэсэн ингээд ийм хардлт гэдэг ийм шалтгаанаас болоод ерөнхийдөө бол салсан. Тэгж яхад ингээд ахаад ийм хүн намайг ингээ хартахаар амар надаа эмзэг санагцсан гэж өөрийгөө маш сайн илэрхийлсэн. Ер нь бол панелистууд ер нь тэр хоёрын харилцааг айгүй зөв сайн тайлбарлаж тодорхойлж ярьж исэн. Анарын хувьд гэвэл өөрийгөө сайн илэрхийлж чадаагүй. Анар ер нь Мокод ер нь жоохон тохиргооргүй санагдсан. Яг уу тэр хоёр гадаад байдлаас харахад бол хоёулаа ингээд тийм европчууд хөрхтэй хоёулаа ер нь амар хөөрхөн тохирохоор гаднаасаа харахад гэхдээ зан характерын хувьд бол жоохон тохирохооргүй санагдсан. Тэгсэн чинь дараа нь тэр нөгөө нэг галзуу галуу гэлөө урилга галууч гэлөө тийм тоглоом тоглосон шүү дээ. Тэгсэн чинь бэлгүүн бүр арай л амар зогсон. Тэгээд тэр нь бол жоохон муухай байсан. Тэгээд тэрний дараа намуухан Чинзо хоёр ингээ ярилцаа суусан байгаа. Тэгээд намуухны бүр ингээ ярьж байгаа хив маяг тэр амар хөөрхөн заяа. Би чамайг дараа нь давуулаад орё заяа. Тэрлөө чинь өрөөгөөс өөрхөн ороогүй юм байна шүү дээ гэл амар хөөрхөн ярьж байгаа. Тэр хэлбэр нь амар хөөрхөн. Зооч гэсэндээ бас хөөрхөн ингээл ярьж байгаа юм ингээл сонсоол ингээл догтлоол ингээл ичингүүрэл надад яг тийм харилцаа амар гоё санагддаг аахгүй. Би бинийхээ ингээл би биний амар тийм хөөрхөн юм яриад ингээл нөгөөтгөр ингээл бас ингээл инээгээл догтлоол ийм харилцаа амар хөөрхөн санагддаг аахгүй. Тэгээд энэ хоёр одоогор бол айгүй хөөрхөн явж байгаа. Тэгсэн чинь Кико үйлсэн байсан. Тэгээд одоо Чинзо бол ингээд энэ дундаас хамгийн их таалагдж байгаа хүн гэж хэлсэн. Тэгээд Кикогийн хувьд бол юу гэж бодож байгааг вэ гэхээр Кикогийн ингээд влог энтрийн үзгээр өөрөө айгүй гоё тийм мундаг. Ер нь бол ингээд Чинзод бүр хамаагүй гоё тоор амар гоё охин байгаа аахгүй. Тэгээд яг хуу энэ оршлагч дундаас нэг их таалагдж байгаа хүн их байхгүй. Яг хуу Баатарыг таалагдж байгаа Чинзо. Тэгээд Баатарыг ингээд таалагдж байгаа болохоор нэг амар нэг тийм үйлдэл ингэж төрүүлж хийхгүй ингээл жоохон би биэндээ ингээл таалагдаад ингээл явж исэн. Яг нэг чүт таалагдаа ингээл явж исэн баггүй би биэдээ. Миний бодлоо шүү дээ. Амар мэдээм шийдэж байна. Тэгээд тэгсэн чинь намуухан орж ирээд Чинзотой ингээд амар сайн жогролцоод тэгээд ерөнхийдөө бол Кико Чинзогийн хувьд баг мартагдчих байгаа бах. Нэг амар сонирхлын татгаа болж байгаа ах гэж бодож байна. Аяоны хувьд бол аяонд энд байгаа залуучууд, малуучууд бас нэг амар бас чухал биш. Хангалттай сайн дотносч амжаагүй байгаа. Тэрэн дээрээс нь аяоны хувьд бол яг тийм X-ийн тэр нөгөө нэг хамаатан дөөмөө тэр хүмүүсийн хэлсэн ярьсан тэр юмнууд л их толгоонд бодогдоод байгаа юм шиг байна лээ. Бүгдийн Франк нь болохоор амар инээдтэй. Амар төлөвлөжсэн амар инээдтэй Франк хийсэн. Октодын болохоор бүр амар байсан. Юу болоо явчихваа гэд бүр ингээд тэг үзэгчтэй хүртэл ингээд гашуулж чадсан гэж бодож байна. Ихрэгийн тэр нөгөө нэг ярьсан нэг юм түүхэлсэн шүү дээ ингээд. Хүний яг ич мэдрэгдээд байсан гэдэг тэр бол бүр жоохон амар байсан. За тэгээд тэрний дараа намуухан тамын хоёр ингээд нууцлаг бүрөөнд орсон баа. Тэгээд тэр хоёр ингээд хоорондоо ерөнхийдөө бол ингээд тэг хоб базаад ингээд юм зэмнүүд ингэж ярьж агаад сонирхож байгаа хүмүүстэйгээ уулзахаар явсан байгаа. Тэгсэн чинь Чинзо намуухан хоёр тэрвэрлсэн. Тэгээд ер нь бол ягаад ч минь хоёрын яг хэсгийг үзэхээр амар их догдолж байгаа. Ерөнхийдөө бол
шоу нэвтрүүлгийг айгүй гоё сонирхолтой. Ер нь бол энэ одоо баг 6 дугаарын туршид ингэж тогтолж үзээгүй миний хувьд. Тэгсэн чинь энэ хоёр дээр маш их тогтолсон биднийг ингэж тэгээ надтай ижилхэн тогтолсон хүмүүс байгаа хаа. Тэгээд биднийг тогтлуулж чадсан гэж бодож байна. За тэгээд 8 дугаар дугаар эхэлсэн. Тэгээд 8 дугаар дугаар эхлэхэд Тами намуухан хоёрыг ямар байсан бэ гэж нэг асуугаагүй. Тэгээд бас Чинзо намуухан энэ одоо тэдний ингэж нөгөө хүнээс солиод өөр хүмүүстэй уулзсан нэтрийг мэдсэн болов яасан бол гэдэг бас сонин тэр талаар өөрөөсөө гараагүй. Тэгээ Моко илж болсон. Тэгсэн чинь өглөөний цайн дээр Кико ингээд намуухныг тэрврээд ингээд урлагийн хүмүүстэй яаж ингээд урлагт үүсгэх нэг тиймэрхүү дуу юм ярьсан. Тэгээд намуухныг ингээд тэрвэрсэн байсан. Тэгээд Кико яг намуухан Чинзо хоёрыг жогорч байгаа гэдгийг мэдж байгаа мó үгүй мó бүү мэддэгтэй ямар тааш ингээд тэрвэрсэн байсан. Гэхдээ тэр нь яг нэг тийм найзын тэрвэрлэлт биш ингээд миний чи өрсөлдөгч болон даа шүү гэдэг жоохон тийм нэг тэрвэрлэлт байдаг штэ. Тийм тийш тэрвэрсэн юм шиг санагцсан. Тэгээд тэгсэн чинь нэг юм нууцхан яриа болсон гэсэн чинь Furley Blue-ний биеийн таалагдж байгаа. Яг зан чанарын бас айгүй юм шиг санагдаж байгаа байж магадгүй. Гэхдээ ингээл яалтчгүй царай нөлөөлөх юм байна гэж хэлж байгаа аахгүй. Тэгэхээр Blue нь бол ер нь бол Furley-д ихэр суудаад царайгаар бол гологдоод байгаа юм шиг байна лээ. За тэгсэн чинь ингээ хайкинг хийхээр ингээ явсан. Тэгсэн чинь Кико ингээд нэг залуу ингээ гарнаас нь байраад ингээд одоо нөгөө нэг ингэж нэг юмнаас нь гарахт нь гэж нэг гарнаас нь ингээ бариад ингээ түшж өгдөг штеп. Тэгсэн чинь нэг залуу тэгжсэн. Тэгээд тэрийг би Чинзо юм уу бэлгүүн байна гэж харсан. Тэгээд бэлгүүн ихрээг сонгосон. Гэхдээ надад тэр нь амар сонир санагдсан. Угаасаа ингээд ихрээ өөрт нь нэг тийм ханд өгөхгүй байх чинь ихрээг ингээд сонгосоор л байсан. Яаж хийж аваад өөрийн болгоё гэж бодсон юм уу яасын тэгсэн хэрнээ их сүртэй бас ингэ сайн хандарсан юм ярьж чадаагүй. Гэтэ камернаас далдуур бол ингэж хутал мөтлийн өмсүүлж өгöd халамжилсан юм шиг байна лээ. Би тэгтээ бэлгүүнийг Аяоныг сонгоосоо Аяон шинээр орж ирж байгаа оролцогч юм чинь одоо дөнгөө ингэж жогорсон хүн байхгүй байгаа штэ. Яг хөө төрөө тэр хоёр нэг сүртэй бас ингэж тоцоос чадаагүй. Тийм чинь ингээд Аяоныг ингэж хөөрхөн өөртөө ингээд тэ дасгаад авчаасаа гэж бодсон. Даанч тийм иржүүд тийм сэргэлэн зангуу юм байна. Тийм тэгээ бэлгүүн ихэр сууд хоёрын болзоо бүр амар тасархай байсан. Гэхдээ ихрээд бэлгүүнээ ерөөсөө таалагдахгүй байгаа болохоор тэр хоёрын яриач тэр нэг тийм гой сонирхолтой болж өгөөгүй. За тэгсэн чинь урлагийн үзлэг болцсон. Тэгээд Кико эсрэг аягүй хөөрхөн болгоцсон байсан. Тэгээд бүхс нь яасан ч хөөрхийн тэрнзэн нэг цэцэг бицэгч байх шиг чинь. За тэгээд ихрээгийн үзүүлбэр гэвэл Got Talent-д орсон дууга дуулсан. Тэгээд тэр нь бас нэг тийм онцгой санагцсан. Гэтэ яг за би өөрөө тэрэгөө ингээд урлагийн хүмүүсийн чинь бусдаа бас боломж олгоё нэг хичээхгүй бай тэрэгөө ингээд өнөө өглөө болзоонд явцсан юм чинь гэж бодсон байх. Тэгээд нэг сүртэй ингээд таалагдсан бас залуу байхгүй. Хэмэр ялгач тийм сонирхол төрөөгүй байх. Гэхдээ нөгөө нэг шинээр оролцогч орж ирвэл авч явж болно гэдгийг мэдсэн бол бас хичээх байсан байж магадгүй л баг. Аяоныг бас нэг тийм дуу дуулна гэж бас бодоогүй байсан чинь хөөрхөн тийм солонгос дуу дуулсан уу? Ямар дуу дуулсан бэ гэсэн. Үүрмөц бас хөөрхөн дуу дуулсан. Чинзогийн үзүүлбэр ялцчгүй тийм октоодыг татхаар тийм гоё үзүүлбэр болсон юм шиг санагдсан. Тами үнэхээр сэргэлэн байсан, маш сэргэлэн байсан. Тэгээд дууны хоног ч гэсэндээ те айгүй хангалттай сайн Моко өөртөө таалагдж байгаа гэдгийг маш сайн илэрхийлж өгсөн. Ийм Моко бас амар гоё зурдаг юм байна лээ. Тэгээд урлагийн будгаар тэгж бодож байгаа нь бас маш гоё сэтгэж ер нь бол амар бүтээлч сэтгэлгээтэй юм байлээ. Намуухны дуу ч гэсэндээ ёстой гоё байсан. Ер нь бол октоудаас хамгийн таалагдсан нь Кико Моко энтрийн үзүүлбэрүүд гоё байсан л да. Гэхдээ намуухных илүү гоё санагдсан. Тэгсэн чинь Чинзо яг Кикогийн нүдэн дээр намууханд саналаа өгсөн. Тэгэхээр Киког ер нь бол тий чигсаалнаас хасж байгаа юм шиг байлээ. Тэгсэн чинь төгсгөл хэсэгт нь Чинзо бас хүслэн рүү хандраад байсан юм. Баяртай манайхаа. Like and subscribe.
Bye bye bye.